Энэ удаагийнхаа бичлэгээр 2007 онд нээлттэй хийсэн уянгын драм төрлийн Жичи би чамд хайртай киног довчлон ярьж өгөхөөр сонголоо. Эхнэрээ юунаас болж уурлаад байгааг мэдэхгүй хэцүү байдалд орж байгаагийн нөхөр ховорхон байх. Тэдний нэг адилаар Жэй гэх залуу ууралсан эхнэр хоолойгоо харагдахаар араас нь дагаж уугаар кино эхлэнэ. Жэри гэр бүлийн уулзалтын үеэр хадам ээжтэй хоолой хүүхэдтэй болоход хараахан бэлэн болоогүй гэж хэлснээс маргахад хүрчээ. Тэр энэ үгээ юу ч бодлого хэлсэн ба эхнэр хоолыг харин өөрийг нь арчаагүй амтан бараг л ижил хүйстэн гэсэн утгаар тэгж хэлсэн хэмээн уурлана. Тэд хуучирсан байрандаа орж ирэн үргэлжлүүлэн маргалцсаар 5 жилийн дараа хүүхэдтэй болохоор төлөвлөсөн ч нөхөр нь одоо л хүүхэд өсөж байгаа нь илт. Ингээд чи бидээ тулан хэрэлдэж нөхөр нь хаалга саван гарав. Гэсэн ч тэд буцаад маш хурдан эвлэрдэг. Гэрлээд 10 жил болж лимузин түрээсийн компанитай ч ямар ч мөнгөгүй хүүхэдгүй байгаадаа хоолын стресстгээ хэллээ. Харин Жэри хадам ээж нь өөрт нь дургүй болохоор хажууд нь байхаараа сандарч хэрэггүй зүйлс ярьчихдаг гэдгээ хүлээн зөвшөөрөв. Тэд оройг хамтдаа жаргалтай өнгөрүүлж байлаа. Нөхөр Жэри эхнэртэй үнэхээр их хайртай, харин хоолын нөхөртөө хүсснээрээ эрхэлж муухай аашилдаг нэг юм. Өвөл болоход санаанд оромгүй зүйл тохиолдсон байлаа. Хоолигийн ээж Патришиа Ирланд папыг ямар нэгэн арга хэмжээнд зориулан бэлдэнэ. Хоолигийн найз Денис, Жэригийн найз Том зэрэг олон хүмүүс ирэх ба бүгд хар хувцастай байхаж. Ингээд үйл ажиллагаа эхлэхэд Жэри тархины хор тавдраар нас барсан нь тодорхой болдог. Түүний оршуулах ёслолыг өөрийнх нь хүсснээр Ирланд хэв маягаар пабд хүмүүсийг вискигээр дайлан хийж байгаа нь энэ юм. Ёслолд Жэригийн эцэг эхийг Патришиа урьсан ч тэд ирсэнгүй. Харин хоолигийн дүү Австралиас зорин ирсэн байна. Хоолын нөхөртөө зориулан рок загвартай чандарны сав бэлджээ. Хоолой болсон зүйлд итгэж чадахгүй хэвээр. Түүнийг ёслол эхлэхээс хойш ажиглаж байсан бармен залуу инээлгхийг оролдоно. Энэ хооронд Денис оршуулган дээр таалагдсан залуу болгоноосоо ганц би юу, ижил хүстэн үү, ажилтай юу зэргийг асууж тодруулж явсаар Сэм гэх залуутай үнсэлцдэг. Тэгсэн ч Денист үнсэлт таалагдсангүй бололтой. Уламжлалын дагуу талиагачтай холбоотой хөгжилтэй дурсамжаа хуваалцах цаг болж хамт банкнаас зээл авч байсан найз Жон нь ярьж эхлэв. Энэ үед хүмүүстэй байхаас залхсан хоолой аяг угаан зогсон. Ээж нь туслах хэрэггүй. Энд дүүтэйгээ бас надтай хамт жаахан амьдр гэхэд хоолой гэртээ баймар байна гэлээ. Тэр гэртээ нөхрийнхөө чандрыг авчирч орныхоо урд тавиад хамаг утсаа тайлахад хинч байсангүй. Нөхрөө сансандаа тэр Жэригийн утас руу залгаж дуут шуудан үлдээнүү гэсэн хоолойг нь сонссоор унтлаа. Хоолой хэдэн 7 хоногийн турш хинтээ жарахгүй, уулзахгүй, гэртээ бүгж өмнө нь Жэритэй хэрхэн маргалдаж байснаа дахин бодлоо. Нэг өдөр унтаж байгаад сурсан зангаараа Жэриг байгаа мэт санаж гэрлээ асаа гэж хэлээд сэртэл ганцаараа байгаагаа дахин ухаарна. Гэтэл зочны өрөөнд Жэри гитартайгаа дуулах нь сонсогдоно. Хоолой нөхөр дээрээ очиж цаашид яахаа мэдэхгүй байна гэхэд зүгээр явах болно гэж нөхөр нь хэллээ. Хоолой нөхрөө налан хэвтгэхээр очиход тэр дахиад л ганцаараа болсон байв. 3-7 хоногийн дараа. Хоолой гэрээсээ бүр гарахаа байж хүргэлтийн хоолны хог үлдэгдлэр гэр нь дүүрсэн байлаа. Тэр нөхрийнхөө хувцсыг өмсөн дуулж сэтгэлээр бүрэн унсан галзуурах төгсөн нэгэн болжээ. Гэнэт ээж дүү найз нь гэрт нь 30 насныхан төрсөн өдрийг тэмдэглэхээр орж ирснээр тэд хоолойгийн жинхэнэ байдалтай тулгарна. Түүний үсэц үсэн ч гунджээ. Энэ үсийг ч Бяма шампунаар лугаах хэрэгтэй байна да. Бямон 3 төрлийн шампун савлгаан шинжлэгдэж хэрэглэгчдэд илүү ойлгомжтой боллоо. Та тэжээлийн шампун, үс ургуулах болон хагны эсрэг шампун гэсэн 3 төрлүүдээс өөрт тохирохыг нь сонгон хэрэглээрэй. Үс ургуулах шампун нь өндөр идэвхтэй гурвалсан ханд агуулсан ба үс уналтыг зогсоож ургалтыг нь түргэсгэх үйлчилгээтэй. Харин тэжээлийн шампуны ган говьосны ханд нь үсэнд тэжээл өгч торгомсог зөөлөн болгох үйлчилгээтэй. Тэгвэл хагны эсрэг шампуны жихэр үсний ханд нь хуурай болон гэмтэлтэй үсийг эмчилнэ. Ургамлаар үсээ угаацгаая. Найз Шерон нь түүний хумс нүрийг нь янзлах зуур хоолын амьдралд бүрэн бууж өгснөө хэлж цаашдаа гэрээсээ гарахгүй амьдралаа энд дуусгана гэхэд Шерон тийм байхын тулд баян байх хэрэгтэй гэв. Хоолойгийн төрсөн өдрийг тэмдэглэхээр тэд ширээнд сууцгааж Жон харин хоолойд нэгэн илгээмж ирсэн болохыг хэллээ. Илгээмж дотор төрсөн өдрийн мэнд хайрт Жэригээс гэсэн бичгтээ бялуу бас дуу хураагур байлаа. Жоныг өөрөөр нь тоглоод байна гэж хоолой бодсон ч Жон энэ талаар юу ч мэдэхгүй байв.
Дуу хураагуурыг асаахад Жерри төрсөн өдрөөр нь хамт байж чадахгүй гэдгээ мэдэж түүнд зориулан захидал бичсэн гэдгээ хэлсэн байлаа. Бүх хүний сэтгэл хөдөлж Холли нөхрийнхөө хоолойг сонсон уйлсаар. Жерри эхний захидал маргааш чамд очино. Тэнд юу хийх ёстойг ч заасан байгаа гэв. Тэр үргэлжлүүлж өнөөдөр чи төрсөн өдрөө гадуур гарч галзуу тэмдэглэх ёстой. Найзуудтайгаа сайхан даашин зөмсөд сайхан зугаац гэжээ. Нөхрийнхөө хүслийг биелүүлж тэд тэр даруй төлөвлөгөө зохиож лимузинд суун хөдөлдөг. Тэгээд тэд явсаар ижил хүснүүдийн клубт очино. Энд эмэгтэйчүүдийг оруулахгүй гэсэн ч Киара Финляндийн гүнж ирчихсэн байна гэж ярьсаар тэд орж чадлаа. Клубт Киара хэсэг залуустай тоглож харин Холли хайртай залуугаа алдсан залуустай ярилцсан суун. Үргэлжлүүлэн тэд Патришагийн пабд ирсэн байх ба Холли хангамжийн өрөөнд яагаад нөхрөө алдсан тухайга бодож байлаа. Энэ үед өмнө нь түүнийг инээлгэх гэж оролдсон Даниэл гэх бармен залуу өрөөг нээгээд хэрэгтэй юм байвал хэлээрэ гэд буцаага таах гэтэл Холли түүнийг өрөө рүү татан оруулдаг. Яагаад нөхөр минь үхсэн гэж бодож байна гэхэд Даниэл түүнийг хэтэрхий үцэглэнтэй халуухан болохоор бурхан чамайг шийтгсэн байх гэлээ. Даниэл нэг төрлийн синдромтой бөгөөд түүнээсээ болж хаана юу хэлэхээ мэддэггүй нэгэн аж. Бас Даниэл жилийн өмнө сүйт бүсгүйгээ алдсан. Гэхдээ сүйт бүсгүй нь өөрийнх нь бизнесийн хамтрагчтай явуулдаж тэд салцгаасан байна. Бизнесийн хамтрагч нь эмэгтэй хүн ба сүйт бүсгүй нь салахдаа хэрвээ Даниэлийг эмэгтэй хүн байсан бол харилцаагаа цааш үргэлжлүүлэх байлаа гэж хэлжээ. Даниэл тэр бүхнийг давж туулахын тулд бие үнэлэгч авч байсан нь өөрт нь их тусалсан гэв. Тэд ярьж дуусахад Холли хэтих согтуу байснаасаа болж бөөлждөг. Холли дасарч Даниэл түүнийг өргөсөөр ээжийнх нь гэрийн унтлагын өрөөнд оруулж хэвтүүлээд тэр Холлиг ширтсээр л байдаг. Маргааш нь найз Шерон залгаснаар шаардсан Холли сэрлээ. Холли өнөөдөр хаашаач гарахгүй орондоо хэвтэж өнгөрөөнө гэхэд өнөөдрөөс эхлэн Жерригийн захидлууд ирэх тухай хэлэхэд Холли яаран гүйж гарлаа. Байрныхаа шуудангаа шалгахад Жерригээс дараагийн захидалд зориулж шинэ хувцас ав. Бас ажилдаа явах дургуйч гэсэн би туслах болно. Жич би чамд хайртай гэсэн захидал ирсэн байв. Холли хэлснээр нь шинэ хувцас өмсөөд дараагийн захидлыг хүлээн хэвтлээ. Тэр нөхрөө одоо ч хажууд нь байгаа юм шиг мэдэрч хуучнаа дурсан. Холли үл хөдлөх хөрөнгийн агент хийдэг ба өмнө нь ажлаа үзэн яддагч Жерри ажилдаа эргэн орохыг зөвлөсөн учраас ажилдаа очжээ. Тэр нэг эрд орон сууц үзүүлэх ба гэр бүлдээ маш их санаа тавьдаг нэгэн байв. Харин эхнэр нь ирж нөхрөө дарамталж Брүүклэнд амьдрахгүй хямдханаар нь үүнийг авчихъя гэхэд Холли нөхрийг нь өмөөрч нөхрөө сонс гэж эмэгтэйд хэлснээр тэдний дунд маргаан үүсдэг. Энэ явдлаас болж тэр ажлаасаа халагджээ. Аль хэдийн хавар болсон байна. Холли өөр ажил хайж байхад нэгэн Ирланд үндэсний хувцас өмссөн залуу хаалга догшив. Тэр нэг захиа бас дуу дуулахаар ирсэн байлаа. Холли зөвхөн захиаг аваад залууг дуугаа дуулахгүй байхыг хүснэ. Захианд дахин найзуудтайгаа гар. Энэ удаад караоке ороорой гэж бичжээ. Өнгөрсөн удаа тэд караокед ороход Жерри тайзан дээр дуулж дууссныхаа дараа караокед дургүй ихнэрээ хизээж тайзан дээр гарч дуулж чадахгүй гэж хэлснээр Холли аргагүй эрхэнд дуулахаар болсон байна. Холли ихэндээ үнэхээр сайн байсан ч санамсаргүй тайзны хажуу руу унаж хамраа хугалж шагаага мулталжээ. Холли тухайн үедээ нөхөртөө маш их уурлаж сэтгэлээр унгаж байснаа дурсан хэрэггүй зүйл дээр нөхөртөө олон удаа уурлаж гомдолдог байснаа ойлгодог. Найзууд нь бүгд караокед цугларч Холлиг дуулахыг хүлээлээ. Холли дуулахаас өмнө Жерри чамд зориулж байна. Хөгийн амт минь гэж өөртөө хэлэн дуулж эхэлдэг. Тэр нөхөр нь ганцаараа караокед байгаагаар төсөөлж үрд чамд хайртай гэдэг дуу дууллаа. Найз Денис нь сурсан зангаараа таалагдсан залуу дээрээ очиж асуулт асуув. Таалагдсан залуу нь тус баарны эзэн байж тааран Денисийг төрүүлж үнсснээр тэд бие биедээ таалагддаг. Харин Холли дээр Даниэл ирж нариган хийж хэрв хэн нэгэн хэрэгтэй бол залгаарай гэд дугаараа үлдээн. Даниэлийн хувьд тэр Холлитэй танилцсан цагаас түүнд талтайгаа чөлөөтэй илэрхийлсээр ирсэн юм. Жерригээс ээлжит нэгэн захиа иржээ. Жерри сахин хүрмээ эхнэртэй үлдээхийг хүсээд бусад бүх зүйлсийг нь гаргаж хаяхыг зөвлөсөн байлаа. Улмаар Холли нөхрийнхөө эд зүйлсийг цэгцэлж эхлэв. Жерри Ирланд хүмүүсийн оршуулган дээр очин үхрийн махтай хавчургатай талх идэж хүндэтгэл үзүүлээрэ гэсний дагуу Холли Даниэл хоёр тэнд очив. Холли үргэлж Жерриг нь талаар ярьдагтаа уучлалт гуйхад Даниэл ч бас баг зэрэг залхаж байгаагаа нуулгүй хэлдэг. Тэгэд Холли Жерригийн бүх зүйлсийг зэгцэлэхэд хэнэгний тусламж хэрэгтэй байна гэхэд Даниэл Жерригээс ангижрахад туслахтаа таатай байх болно гэлээ. Анх удаага гэртээ Жерригээс өөр эрэгтэй хүнтэй байх нь Холлид хачин байлаа.
Холли шөнө унтаж байхдаа Жериг өөрийг нь тэрч байгаагаар мэдэрч байв. Ингээд дараагийн загтлаа авахаар шудан зөөгч залууг манан зогсох Холли. Жери Холлиг хоёр найзтай нь аялалд явуулахар төлөвлөжээ. Тэгээд ээжиндээ очиж оройн зоог барихдаа аялалд явах гэж байгаа тухай хэлтэл ээж нь нөхрийнхөө хүлтэй нүүр тулж захиагаар нь амьдралаа үргэлжлүүлэхээ зогсоо хэмээн зөвлөдөг. Холли харин хүлтэй нүүр тулахад захидал тусалдаг. Бас Даниэл бол зүгээр найз хэмээн ээжтэйгээ маргалдана. Гэтэл найз гэсэн үг нь Даниэлд хүнд туссан бололтой Янкс багийн хос тасалбар авсныгаа уран гарч явлаа. Денис Шерон Холли нар Ирландд ирж өөрсдийн байрлах байшинда ирнэ. Тэнд Шеронд зориулсан захиа байв. Захианд Холлиг нууранд загасчлахаар авч явахыг хүсжээ. Денист ч бас загтал байх бөгөөд Холлиг миний дуртай пабд аваачаарай. Би дэгсний чинь төлөө Диваачнд чамд зориулан халуухан залуусыг цуглуулж бай гэсэн байлаа. Жеригийн хэлсэн паб руу очиход тэнд нэгэн халуухан залуу дуулж байв. Найзууд нь Холлиг ятгахсаар тэр залуу руу явуулж тэд танилцдаг. Тэр залуу тайзан дээр гарч Холлид зориулан анх Холли Жерийн хоёрын танилцж байсан үеийн дууг дуулснаар нөхрөө улам их санаж баарнаас гарлаа. Жери түүнийг энд авчирч өөрийгөө улам ихээр сануулсан нь Холлид харигс санагдаж байв. Дараа нь тэд загас барихаар нуур руу явцгаана. Холли Жерид уур нь хүрсээр. Гэнэт Холлигийн уурганд загас орж тэд сандралдан Денис нүүрний будгаа усан дунган завин дээр бужигнацгаан хойшоо савж унцгаав. Энэ явдал тэднийг инээлгсэн ч сэлүүрээ урсган нуурын голд завтайгаа гатснаа мэддэг. Тусламжгүйн орилсон ч хинч сонссонгүй. Тэд үхэж ч магадгүй учраас гээд Шерон жирэмсэн гэдгээ илчилж харин Денис бааранда танилцсан Томтой гэрлэхээр болсноо хэлдэг. Найзуудынх нь амьдрал өрнж байхад Холлигийнх дууссан мэт санагдана. Гэтэл тэдэнтэй энтхийн пабад танилцсан Уильям таарч тэднийг аварснаар тэд хамтдаа оройн зоог барилаа. Бороо их орж байгаа учраас Уильямыг хоноод явах хэмээн Шерон Денис хоёр ятгахсаар хонохоор болдог. Шерон Денис хоёр өрөөндөө хүүхдийн талаар ярилцахыг сонссон Холли сэтгэлээр унан ганцаараа дар суухаар доошоо бууна. Энэ үед өөрийгөө нэг давхартаа ганцаараа байгаа гэж бодсон Уильям шүршүрээс нүцгэн гарч ирэхэд Холли нүдээс салгаж чадсангүй. Холлиг байгааг анзаарсан Уильям цочиж хувцсаа өмслөө. Холли эр хүнтэй удаан ойртоогүй. Уильям нөхөртэй нь дэндүү адилхан учраас бие барьж дийлэлгүй. Уильямыг үнсэж тэд дотн харилцаанд орно. Өглөө эрт Холли Жеригийн ээж аавынд хүргээд өгөөч гэж хүсэхэд Уильям Холлиг найз Жеригийнх нь эхнэр болохыг танилаа. Холли сандарч боссон ч Уильям түүнийг тайвшруулж нөхрийнх нь тухай буюу найз Жеригийнхээ түүхийг ярьж өгдөг. Өглөө нь Холли хадмынх руугаа очиж өөртөө зориулсан захиаг уншина. Жеригийн ээж Холлид дургу байсан ч одоо болсон гэж хэлв. Холли анх оюутны аяллаар Ирландд ирж байхдаа төөрснөөр Жеритэй танилцж байжээ. Захианд анх танилцсан түүхээ бас анхны харцаар дурлсан тухайга бичсэн байлаа. Тухайн үед Холлиг яг явах гэж байхад нохой тэднийг чиглэн гүйж Жери боломжийг овжноор ашиглан Холлиг тэрч нохой аюултай учраас хөдлөхгүй ингээд зогсвол тэр яах ч вэ гэж хэлжээ. Холли нохойн хүзөвчнээс түүнийг эзэн нь болохыг мэдэж Жери зориуд ингэсэн болохыг нь олж мэдсэн байна. Улмаар Холли эргэж хараад Жериг үнсэн тэд анх ийхүү үнсэлцэж байжээ. Жери намайг хичнээн их санах нь чухал биш. Анх танилцж байсан шигэ хүсэл мөрөөдлөө биелүүлэх нь л чухал. Гэртээ харж түүнийг ол хэмээн загтлаа дуусгасан байлаа. Холли шууд тэндээс гэртээ ирэв. Тэр өөрийгөө дахин тусгаарлаж зорилгоо тодорхойлон ямар ажил хийвэл жаргалтай байхаа хайж эхэлжээ. 3-7 хоног өнгөрч тэр нэгч дуудлаганд хариу өгөөгүй учраас Денис хурминдаа урихаа боллоо гэсэн дууд шуудан үлдээсэн байв. Холли харин өөрийгөө гутланд дуртайгаа ойлгож гутлын янз бүрийн загвар гаргаж түүнийг дуршихаар шийдлээ. Тэр бүр энэ чиглэлийн сургалтанд нь суун хичээж байв. Холли өмнөхөөсөө дээрдсэн байдалтай Денистээр ирж уучлалт гуйлаа. Тэр бусад хүний анхаарлын төвд байха болж байгаадаа сэтгэлээр унсан байжээ. Денис уучилж Шерон тэр хоёрыг буцаагаад хурмын гэрч болгоно. Холли харин Денист хурмын гутлыг нь хийж өгөхөр болов. Холли энэ тухай хамгийн түрүүнд Даниэлд хэлхийг хүснэ. Гэтэл Даниэл түүнийг байнга боддог гэж хэлэхэд Холли үнэн ч найз байгаад баярлалаа гэж хэллээ. Даниэл нарган хийж Холлиг инээлгэхэд тэрээр санаандгүй Даниэлийг нөхрийнхөө нэрээр дуудснаар Даниэлийн сэтгэлийг гонсойлгодог. Тэр цаашдаа үл үзэгдэх жирийн дүрд тогломооргүй байна. Надад жинхнээсээ хайртай хүнтэй л баймаар байна гэж хэлээд Холлиг орхин явлаа.
Зөөгч ирж Даниэлийг буцаж ирэх хэсгийг асуухад үгүй гэж хэлснээр түүний хоолны хэрэгслийг нь хураав. Энэ нь хоолыгийн зүрхийг дахин шархлуулах шиг л боллоо. Хооллын уйлсаар ээжийнхээ пабад ирнэ. Тэр одоо л өхөлтэй нүүр тулж байгаагаа ойлгож ээжтэй очин уйллаа. Хариуд нь ээж нь ганцаараа 2 хүүхэдтэйгээ үлдэж амьдралаа цааш үргэлжлэнэ гэдгийг мэдчихсэн учраас давж гарсан гэлээ. Холли Даниэлаас уучлалт гуйж түүнтэй уулзахыг хүсдэг. Дараа нь Холли сүүлчийн загтлаа хүлээн авсан ба Даниэлийг уншиж өгөөсэй гэж хүслээ. Даниэл зөвшөөрч загтлыг уншив. Жери, миний эхнэр байсанд баярлалаа. Чи миний бүхэл амьдрал минь байсан бол би чиний амьдралын ердөө нэг л хэсэг байсан. Тийм учраас цаашдаа амьдарч дахин дурлах зөв цаг мөчийг мэдрвэл дахиад хайрлахаас битгий айгаарай. Жич би чамайгаа үрд хайрлана гэж сүүлчийн үгсээ дайсан байлаа. Загтлыг уншсны дараа Холли Даниэлийг үнсдэгч тэд хосууд болоход тохиромжгүй гэдгээ ойлгоцгооно. Даниэл үрд найзууд байцгаая гэж хэлэн одоо ямархуу байгааг нь асуухад Холли Жери хажууд байгаа юм шиг мэдрэгдэхгүй байна. Тэр үрд явсан бололтой гэж хариулдаг. Холли Денисийн хурманд гэрчээр очиж Шероны хүүхэд төрөхтч бас хамтдаа байн өөрийнхөө гутлын брэндийг үүсгэн байгуулжээ. Тэр ээжигээ Ирландад худууд дээр нь буюу Жеригийн эцэг эхийн давчирч танилцуулахад Уильям ч бас тэнд байлаа. Тэгэд Холли ээжтэйгээ хамт гэрлүүгээ буцаж угаагаар кино төгсдөг.